Сайн бацхан уу? Alien 11 сувг байна. Өнөөдрийн сэдэв бол MCU-гийн тоорын эсрэг DCU-гийн Superman. Энэ харьцуултанд хэн дийлэх вэ гэж юм л явж байгаа. Death Battle тэгээд анимашн болон комикос ямарч мэдээлэл аваагүй. Зөвхөн MCU болон DCU-гийн канон дээр толгуурласан мэдээллийн үзлэлээр гаргаж байгаа харьцуулт ш. За тэгээд бичлэгтээ орцгоё. 2010 оноос хойш супер патриотик кино тренд болоод одоо ерөнхийдөө сүүлийн жилүүдэд бол нэлээд 3 дахь тал руугаа хандсан байна. Маш олон шалтгаантай. Marvel Cinematic Universe гэх юм бол голлох жүжигчд нь бүрөө орхисноор фэнүүд нь ч гэсэн цог орхиж ийн гэж би хараад байгаа. Сүүлийн үед гарч байгаа кинонууд нэлээд тийм явцгүй goofy тал руугаа орсон бол DC-ийн үед гэх юм бол бүр адрамаатай. Анх 2013 онд Zack Snyder найруулагчийн Man of Steel киногоор эхлээд ерөнхийдөө үндсэн найруулагчин Zack Snyder гэж явж байгаа дотоод асуудал болон Marvel Cinematic Universe-тэй нэлээд барьцсан юм шиг надад санагддаг. Шалтгаан гэх юм бол Marvel Cinematic Universe арай ихэнд кино гаргаад аль хэдийн фэнүүдэд татсан байсан гэж би боддог. DC Marvel хоёрын кинонуудын ялгаа нь юу вэ гэвэл DC юу нэлээд dark талтай орно. Цуснууч их гарна, аллах их гарна. Харин MCU-гийн кинонууд болохоор ямар ч цуснууч байхгүй, бараг гаргадаггүй. Тэмч болохоор залуу жоохон үзэгчд үзэхэд маш тохиромжтой кинонуудыг хийдэг гэж би боддог. За тэгээд тоорын эсрэг Superman. Ягаад энэ хоёрыг би сонгосон бэ гэхээр хамгийн хүчирхэг Avenger бол мэдээж Son of Odin Thor, хамгийн хүчирхэг Justice League-ийн гишүүн бол мэдээж Man of Steel Superman. Тэгээ энэ хоёрыг би яаж харьцуулах вэ гэхээр эхлээд хүчийн, дараа нь хурдын, тэгээд дэвчээр дэсврийг нь тэгээд тулд гарга болон IQ-ийн талаар яриад ерөнхийдөө ямар ч тийм аль нэг талыг баримталсан зүгээс бол би хандахгүй. Кинон дээр юу гарсан би тэрийг нь яг ингээд задлж ярих гэж хичээн. Ийм болохоор ийм байна, тийм болохоор тийм байна гэсэн үгнээс би ерөнхийдөө задлж ярина. Тэгээд бичлэгтээ орцгоё. Айгу сонирхолтой дугаар болно гэж би итгэлтэй байна. Яг бол би өөрөө ч гэсэн супер патриотик кино, комикийн улаан фэн үү. Тийм болохоор олон юм наршаад байлгүй видеонд орцгоё. За шууд 2 дүрийнхээ basic хүчний талаар яриа. Хүчийг би 3 төрөлд хуваасан. Эхнийх нь болохоор өргөх хүч, хоёрт нь зохих хүч, гуравт нь яг биеийг байгаа байранд нь байлгах хүч гэж би ойлгоод байгаа. Яагаад тэгэхээр зогсож байхад хүн ирээд дэлгэлээ гэж бодоход тэр байрнаасаа хөдлөхгүй байлгах өөрийнх нь тийм биеийн хүчийг хүчний бас нэг төрөл гэж би хараад байгаа. Тийм болохоор би нэг 3 дахь хүчний төрөлд нь оруулсан. За шууд Thor-оос эхлэе. Эхний хүчний төрөл нь өргөх хүчний төрөл. Avengers Infinity War дээр Thor болон Rocket Nidavellir-ыг дахин ачаалуулахын тулд гар аргаар цагруудыг байранд нь оруулаад Nidavellir-ыг дахин ачаалуулсан байдаг. Механизм эвдэрсэн байдаг болохоор Thor өөрийн гараараа механизмыг онгойлгоод нейтрон одны хүчийг 47 секунд авсан байдаг. Дээрх хоёр үзүүлэлтийг тооцоолохдоо 4 квадриллион тонн гэж тооцоолсон байна. За яг хоо Nidavellir-ийн цагиргийг хөдлөхдөө Rocket-ийн хөлөг урдаас нь чирж байсан болохоор дан ганц Thor цагруудыг хөдлөсөн гэж ярьж болохгүй. Харин механизмыг ганцхан Thor татчихсан болохоор энэ үзүүлэлтийг авч болж байгаа. Тэгээд MCU-гийн Thor-ын өргөх хүчний дээд үзүүлэлт нь 4 квадриллион тонн. Харин Суперменийн өргөх хүчний үзүүлэлтийн нэг нь 2016 оны Dawn of Justice кинон дээр хан дээр Супермен тектоник хавтангуудыг дахин байрлуулж газар хөлтөд сэргийллээ гэсэн утгатай сонигийн тасархай байдаг. Гэхдээ энэ бол хамгийн бэст үзүүлэлт нь биш. Дундаж тектоник хавтангийн жинх юм бол 40 секстиллион килограмм гэж яриад байгаа. Энэ бол асар өндөр тоо. Харин түүний өндийг өргөх дээд үзүүлэлт нь хэм бол 2017 оны Justice League, 2021 оны Snyder Cut-аар гардаг нэг хэсэг нь Mother Box-ийн Unity буюу нэгдлийг салгахдаа ямар ч ид шид бурхны зэвсэг юу ч ашигладаггүйгээр цэвэр өөрийн бяраар салгацдаг цэвэр хүчээрээ ийм зүйл байх ёсгүй. Гэхдээ ийм зүйл болдог. 3000 жилийн өмнө Darkseid угсаас бахта дэлхий дээр anti-life equation-ыг авахын тулд Mother Box Unity-г эхлүүлдэг. Тэр үед Mother Box-ыг салгасан хүч нь Zeus-ийн Thunderbolt байсан. Энэ бол хамгийн дээд, хамгийн хүчтэй бурхны зэвсэг гэж юу хэлж болно. Гэхдээ энэ нэг omnipotent бурхад биш. Зөвхөн Earth Realm-ыг тойрсон бурхтын хэмжээндээ л хамгийн best зэвсэг гэж юу ойлгож байна. Тэр зэвсгийн хийж чадах юмыг л Superman зөвхөн 2 гараар хийцэг гэсэн үг байхгүй. Тэглээгээд би Superman-д бол энд илүү оноо өгнөж бодохгүй. Харин аль алинд нь өргөх хүчний хувьд нэг оноо буюу тэнцвэрлэл. Хүчийн хэмжээг ивэл тухайн цохилтоос үүсэж байгаа дөрвөл shockwave долгионоор нь ерөөхдөө хэр хүчтэй зогчоог нь хэмжиж болно. Харин Thor-ын хувьд хэм бол холцоо Stormbreaker эсвэл Mjolnir-тэй байдаг болохоор ерөөхдөө гараар тулдаад байсан тохиолдол их цөөхөн байдаг. Харин Thor Ragnarok дээр Sakar тулсан Hulk эсрэг тулаан дээрээ цохилтынхаа хамгийн дээд үзүүлэлтийг үзүүлсэн гэж ер нь хэлж болно. Энгийн цохилтууд нь shockwave үүсгэж байдгүй. Гэхдээ Hulk-д хийсэн хамгийн сүүлийн цохилт нь маш том даралт долгионыг үүсгэдэг. Энэ ерөөхдөө Thor-ын үүсгэсэн хамгийн дээд цохилтын хүчний үзүүлэлт гэсэн үг. Харин Superman-ийн
Суперменийн хувьд цохилтын хэмжээ нь шал өөр. Бүх үйл хөдлөлгөөн хөрсөн болгоно, зогсон болгоно, шоквейв, даралт, долгион үүсдэг. Бараг бүх цохилт нь долгион үүсгдэг. 2013 оны Man of Steel дээрээс чарж болно, 2016 оны Dawn of Justice дээр чарж болно, Snyder Cut Justice League дээрээс чарж болно. Тэр зохих хэмжээний хувьд гэвэл шал өөр. Харин Супермений үзүүлсэн цохилтын хамгийн дээд хэмжээ нь бол 2013 оны Man of Steel дээр World Engine-ийг ганцхан цохилтоор хөвтөлжсөн байдаг. World Engine-ийн хувьд хэм бол дэлхийн цаг уурыг мөн Супермений хүчийг байхгүй болгох хэмжээний хүчтэй Криптоны төхөөрөмж. Тэгтээ тэрийг ганцхан цохилтоор хэвддэг хамаг хүчээ алдсан байсан ч гэсэн. Хамгийн бүр сонин нэг жишээ нь хэм бол General Zod-ын хүзүүг мушгахад нь мөн ялгаагүй шоквейв даралт үүсгдэг. Тэгэхээр Супермений цохилтын гэм импакт хүч нь шал өөр төвчтний хэмжээний асар их хүчээ гэсэн. Ийм болохоор Супермен энэ удаа цохих хүчний оноогоо авч. За биеийн хүчний талаар би танаас түрүүн тайлбарлаж хэлсэн. Чамайг өөрөөс чинь сул доройн авч шийдэж чадахгүйтэй адилхан ягдаг. Тиймэрхүү биеийг байранд нь байлгах тэр хүчийг би хэлээд байгаа. Торын хувьд хэм бол 2012 оны Avengers дээр Iron Man-тэй тулдахдаа Iron Man Торыг авч шийдэж байгаа харагдана. Хоёр талаас нисээд мөргөлтөхөд Iron Man арай илүүрхэж цаашаа авч нисэж байгаа харагдана. Мөн Thor Ragnarok дээр Hulk Торыг барьж байгаа төлнөөс хоёр тишээс авч байгаа бас харагдана. Мөн Age of Ultron дээр Ultron Торыг заамдж байгаа харагдана. Гэх мэтчлэн Торын хувьд хэмээл энэ тал дээр нэлээд дутагдaltaй. Бараг хинх тулаан дээрээ зохиулах юм уу, шийдвэрлэх тохиолдол маш их гардаг. Dark World дээр хүртэл Curse Торыг ирж тийш шийдэл зохиолгонд шийдэгдээл унаал ерөөдөө хохирж байгаа харагддаг. Гэхдээ энэ нэг тийм муу зүйл биш. Яа тэгвэл Marvel-ийн бас нэг амжилтанд хүрсэн зүйл нь хэн чинээсээ онцгойш. Marvel-ийн хэн чинтэйгээ тулдаж болно. Ялангуяа Avengers-ийн хооронд Iron Man Thor-тай тулдаж болно, Iron Man Hulk-тай тулдаж болно, Thor Captain America хоорондоо тулдаж болно. Гэх мэтчлэн яг тийм гоё баланс тэнцвэрийг нь маш сайн тааруулаад өгсөн юм шиг санагддаг. Харин DCU Justice League-ийн хувьд гэх юм бол шал эсрэгээрээ ягаад гэвэл хамгийн хүчрэхэг дүр нь яалтчгүй Superman, Cyborg, Wonder Woman, Aquaman 3 нийлээд Superman-ыг дүлхэх нь үтхийвэл ганцхан алхан ганцхан сантиметр ч холдуулж чаддаггүй. Энэ нь Justice League-ийн хүчний зөрүү нь ямар өндөр байгааг нь харуулж байгаа гэж ойлгож байна. Aquaman-ийн хувьд гэхэд далайн яроолоос Submarine шумбаг чөлөөг онгоцыг дээшээ маш өндөр урдаар түлхээд өргөөд гаргаж ирж байгааг харж болно. Дундаж Submarine шумбаг чөлөөг онгоцны чинь 1000-1800 тонн байт юм байна. Тэгэхээр ийм хүчтэй ирмэл Superman-ээс сантиметр ч хөдөлгөж чадахгүй байгаа гэсэн. Wonder Woman Aquaman-ээс огт тутахааргүй хүчтэй. Cyborg ч гэсэн ялгаагүй тутахааргүй хүчтэй. Тэгсэн ирнэл сантиметр ч түлхэж чадаагүй. Ууг нь 2016 оны Superman, Wonder Woman хоёр нэлийн ойролцоотой хүчтэй байсан байдیں۔ Гэхдээ 2017-2021 оны Snyder Cut дээр Superman-ыг Mother Box-аар үгсэн байхад нэргээд амьлуулдаг. Mother Box-ын хүч гэх юм бол их сонир л да. Үгсэн энгийн хүнийг Cyborg болгох хүчтэй. Тэгэхээр үгсэн Krypton хүнийг ямар хүчтэй болгосон ойлгомжтой. Тэгэхээр Mother Box-аар амьдруулснаас хойш Superman дээд зэрэглэлийн супер баатар болж хувирсан. Mother Box-аар Superman-ыг амьдруулснаас болоод ингээд бусад equal супер баатрууд нь өөрийнх нь хэмжээний биш 1 см ч төлөж чадахгүй байгааг харуулж байгаа. Steppenwolf-ийн хувьд гэх юм бол энгийн нэг хорон санаатан биш New God гэх шинэ бурхан гэдэг статустай. Ашигладаг зэвсгийнх нь хувьд гэвэл Electro Axe гэдэг ямар ч энергийг сордог сүх байгаа. Харин уг сүхээрээ Mother Box-аас маш их энерги соруулаад тэр энергитэй сүхээрээ Superman-ийн мөрлөө завьдсан ч Superman тоодогч баг гжигдээд өнгөрдөг. Энэ Mother Box Superman-ыг ямар амар бафалж дээд түвшин рүү аваацсан нь ерөөдөө харагдаж байгаа гэж бодож байна. Тэгээд биеийн хүчний оноог Superman хол илүүгээр авлаа. За хоёр дүрийнхээ одоо хурдны харьцуултыг хийн. Хамгийн эхлээд travel speed буюу нэг газраас нөгөө төрөх хурд, нөгөө хурд нь болохоор combat speed буюу тулааны үеэр хэрэг болох хурд. Бас нэг зайлшгүй дурдах хэвээр хурдны нэг төрөл бол reaction time буюу чам дээр ирж байгаа тавталгаан, дайралтыг олж харах хурд бөгөөд хүнд хариу үйлдэл үзүүлэх хурд бас багтана. Шууд Thor-оос эхлээд явъя. Thor-ын хувьд хэм бол Mjolnir, Stormbreaker, эсвэл Love and Thunder дээр Zeus-ээс авсан Thunderbolt гэх мэтчлэн маш олон зэвсэгтэй. Уг зэвсэг болгонд нь Bifrostыг ашиглаад хүссэн гариг, хүссэн галактик, хүссэн газраа нэг секундын дотор л очиж чадна. Тийм болохоор travel speed буюу нэг газраас нөгөөд очих хурд нь Thor руу ингээд автоматар шилжиж байна гэсэн үг. Thor ихний оноо авч ийн. Харин Thor-ын combat speed буюу өөрийн биеийг нь хөдөлгөх өөрийн үндсэн хурд, тулаанд ашигладаг хурдны талаар яриад ивэл шал өөр хариу гарч ирнэ. Яагтвэл Thor тулдаандаа нэг тийм хурдан биш. Энд бичснээр Thor-ыг low match-ыг буюу дооны хурднаас арай удаан гэж бичсэн байна. Тэгэхээр Thor-ын ерөнхийдөө үзүүлдэг биеийн хурд гэх юм бол секундэд 340-оос 400 м замыг
туулах чадвартай гэсэн. Ерөнхийдөө дулааных нь хурд нь. Харин Торын reaction speed буюу өөр дөр нэрх давталгааныг анзаарч харах хариу үйлдэл үзүүлэх хурд нь өөрийнх нь хөдөлдөг хурднаас хэдэн 10 магадгүй 100 дахин илүү хурдтай зүйлийг олж харж хариу үйлдэл үзүүлдэг. Хамгийн энгийн жишээ нь юм бол Age of Ultron дээр Quicksilver-ыг олж харсан ганц Avenger нь Thor байсан. Мөн Quicksilver-ыг тойроо гүйж байхад ганц хөдөлж байгаа нь бас Thor байгаа. Тэгэхээр нөө бусдаас арай илүү хурдтай гэдэг нь харагдана. Харин Thor-ын үзүүлсэн хамгийн дээд reaction time speed нь Thor Love and Thunder дээр гардаг Zeus-ийн Thor руу шийдсэн Thunderbolt-ыг олж хараад барьж авдаг гэсэн. Энэ цахилгаан нь секундэд 75 км замыг туулдаг. Тэгэхээр Thor-ын өөрийн combat speed буюу өөрийнх нь хурд нь Mach 1, харин түүний reaction time speed нь Mach 364. Тэгэхээр Thor-ын reaction time speed нь өөрийнх нь биеийн үндсэн хурднаас 364 дахин хурдан гэсэн. Харин одоо Суперменийн урдны талаар ярив. Travel speed-ийг үл яриа хэрэггүй болсон. Яг бол Thor өссөн газараа секундын дотор очиж чадна. Харин Суперменийн combat speed буюу тулаанд хэрэглэх хурдны талаар одоо ярилцъя. Snyder Cut дээр Суперменийн эсрэг Justice League гэсэн тулаан болдог. Уг тулааны үеэр Супермен болон Flash хоёр цаг хугацааг зогсоогоод хоорондоо хөөцөлддөг. DC-ийн Flash гүөх үедээ үргэлж гэрлийн урттай гүйдэг гэдгээ өөрөө ч гэсэн хэлдэг. Гэрлийн уртыг даах гэж оролдоод эхлэх юм бол юмс байдгаараа байхгүй болдог гэдгийг өөрөө тайлбарлаж хэлдэг. Харин тэр хоёрыг гэрлийн урдаар гүйж байгаа гэдэг нь нотлох бас нэг жишээ нь тэр хоёрыг хоорондоо хөөцөлж явах үед агаар дээр Wonder Woman цаг хугацаатай хам зогссон байгаа харагдана. Ягаад Wonder Woman-ыг онцлоод байна гэхээр Wonder Woman-ы энгийн урд нь сумыг барьж авах болон энгийн үний нүдэнд харагдахгүйгээр хурдтай хөдөлдөг. Харин Wonder Woman-ы үзүүлсэн хамгийн дээд хурд нь гэх юм бол Wonder Woman 1984 дээр өөрийнх нь зэвсгийн нэг болох Lasso of Truth дээр аян цахилгаанаас зүгтээд явдаг. Ганцхан энэ хурдны тухай ярихад санаанд багтамгүй тоо гарч ирнэ. Ягаад гэвэл аян цахилгаан секундэд 75 км замыг туулдаг. Харин Wonder Woman яг ийм хурдаар бодож, сэтгэж тулалддаг гэсэн. Тэгэхээр DCU-гийн Wonder Woman MCU-гийн Quicksilver-ээс 360 дахин илүү хурдтай болж таарч байгаа байхгүй юу? Тэгсэн хэрнээ Flash болон Superman хоорондоо хөөцөлдөг үеэр Wonder Woman агаар дээр зүгээр л хөлдсөн байд. Харин Superman-ийн энэ талаанд үзүүлсэн хурдны үзүүлэлт гэвэл 300,000 км замыг туулна. Харин Superman-ийн reaction time буюу өөр дөр нэрж давталгааныг харах хурд нь яг энэ тулаан дээр болсон Justice League-ийн эсрэг Superman тулааны үеэр Flash өөртөө гэрлийн урдаар ирж байхад цэрийг олж хараад удаашруулж харах тэр хурд нь өөрийг нь гэрлийн урднаас илүү хурдан reaction time буюу өөр дөр нэрж давталгааныг харах хурдтай болгодог гэсэн. Ингээд Superman гэрлийн урдаар хөдөлж, гэрлийн урдаар бодож, гэрлийн урднаас илүү хурдан анзаарч харж хариу үйлдэл хийдэг хурдтай супер батраа гэсэн. Тиймээс Superman тулааны хурд буюу combat speed-ийн оног, мөн reaction time буюу анзаарах хурдны оног бас авч байна. Ингээд Superman 2-1-ийн харьцаатайгаар хурдыг авлаа. За одоо харин хоёр дүрийнхээ дэсвэр төвчээрийн талаар яриа. Thor-оос эхлэе гэж бодож байна. Thor-ын бүх кинонуудыг үзлээ. Түүний дэсвэрийн сул тал нь гэх юм бол physical damage буюу бие махбодын гэмтлийг тулааны үеэр их авах тохиолдол их гард юм байна. Ялангуяа цохиулаад гэмтэх, ядрах, туйлдах, тусаалтах гэх мэт тохиолдлууд маш их гард юм байна. Хамгийн ихний жишээ гэх юм бол Avengers 2012 дээр Loki Thor-ыг жижигхэн хутгаар хутгалж тусаалтуулдаг. Харин Thor дээр Dark World дээр Curse эсрэг тулдахдаа ядардаг, бас тусаалтдаг. Харин Thor Ragnarok дээр их Hela-тайгаа тулдах үедээ алддаг бол харин Thor Love and Thunder дээр Korta тулдахдаа тусаалдаж бас ядардаг. Хамгийн дээд жишээнүүдийн нэг нь Avengers Infinity War-ын эхлэлдээ Thor аль хэдийн Thanos ялагдсан байгаар гардаг. Тэн дээр бас маш их ядарсан, туйлдсан байгаа харагддаг. Харин Endgame дээр Thanos-тай тулдахдаа 3 удаа цохиулж нэг удаа өшгөлөөсний дараа тусаалдаж ядарсан байгаа. Энэ нь юу хэлж байна гэхээр Thor цохилтноос ерөөдөө их охирол авдаа гэсэн. Харин Thor-ын үзүүлсэн хамгийн дээд дэсвэрийн үзүүлэлт нь Netavelier-т Neutron Star буюу одоо одны халууны цөмийг 47 секунд дэсвэрсэн байдаг. Энэ нь Thor-ын үзүүлсэн хамгийн дээд дэсвэрийн хэмжээ. Зарим хүмүүс Thor-ыг гариг сөнөх чадвартай Power Stone-ийн хүчийг дэсвэрлж чадсан гэдэг энийг нь хамгийн дээд үзүүлэлт гэж үздэг. Авал би нэгээд нарай өөрөө бодож байгаа. Яг тэгвэл Power Stone-ыг эзэмшигч Thanos хүчний хязгаараа өөрөө тохируулж чадна. Харин яагаад Thor-ыг тамлахаар болсон бэ гэхээр Loki бас Space Stone-ыг авахын тулд ерөнхийдөө Loki-г шахаж Thor-ыг тамлсан гэсэн. Nebula-г бас тамлаад Gamora-г шахаад Soul Stone хаана байгааг асууж байгаа хэсэгтэй ерөнхийдөө яг адилхан гэсэн үг. Тэгэхээр Power Stone-ы бүх хүчийг Thor дээр ашиглаагүй гэсэн. Харин Thor-ыг үзүүлсэн хамгийн дээд үзүүлэлт нь Neutron одны бүх халууныг дэсвэрлсэн 47 секунд. Дундаж Neutron одны халуун Celsius 1.9 градусаас Celsius 4.6 градусын орно байд юм байна. Энэ бол Thor-ын дэсвэр төвчээрийн хамгийн дээд үзүүлэлт. Одоо харин Суперменийн дэсвэр төвчээрийн талаар яриа. Суперменийн хувьд гэх юм бол Thor-ыг бодвол эсрэгээрээ цохилтноос ямар ч хохирол авдаггүй. 2013 оны Man of Steel дээр Kryptonite болон General Zod-той толцсныхаа дараа ч ямар ч хохирол, сорив, цусаалдалт, ядралт харагддаггүй. Харин Суперменийн ганц сул тал нь гэвэл Kryptonite чулуу. Уг чулуун Суперменийн бүх хүчийг сорж идэхгүй болгодог бөгөөд цаашлаад Суперменийг алах боломжтой. 2016 оны Dawn of Justice дээр Batman Kryptonite чулууг ашиглаад жад болон газ хийгээд Суперменийг буулгаж авдаг. Ингээд нийт
3 киноны дурс Супермен анх удаа хацартаа шарах авах буюу ерөөхдөө дийлэгддэг. Харин DCU-гийн Супермений хамгийн дээд эсвэрийн хязгаар гэвэл 2016 оны Dawn of Justice кинон дээр Batman-тэй тулалдсан шөнө Doomsday-тэй тулдах үеэрээ цөмийн буужинд өртдөг. Харин цөмийн зэвсгийн дээд тал нь Celsius 100 сая градус хүрдэг. Энэ үзүүлэлт нь Thor-ын дэвтсэн үзүүлэлтээс даруй 40-50 дахин илүү үзүүлэлт байгаа. Хамгийн сонирхолтой нэг хэсэг нь гэвэл Супермен цөмийн буужинд оногдох үедээ нэлээд сул дорой хүчгүй болсон байсан. Шалтгаан гэх юм бол цөмийн буужинд оногдохоос өмнө Batman-тэй тулалдсан байдаг. Batman Супермен Kryptonite газ ашигласан, жад ашигласан, тэгээ ерөнхийдөө хүчийг нь сорцсон байдаг. Энийг яаж анзаарсан бэ гэхээр Doomsday-тэй тулдах үедээ Batman-ээс авсан шарах нь хацар дээр нь байсаар байдаг. Харин нарны гэрэл нэг л тусахад түүний бүх авсан шарах нь 10 секундын дотор идэгдэг. Энэ дэвчээрийн үзүүлэлт нь ердөө Суперменийг үхээс өмнөх үзүүлэлт байгаа. Тэгэхээр үхээс хойно Mother Box-оор бафлааснаас хойш ямар тэсвэртэй болсныг л мэдэх арга байхгүй. Хамгийн энгийн жишээ гэвэл Steppenwolf-ийн Electro Axe-ыг ганцхан үлээгээл сорж авсан бүх хүчийг нь унтраачдаг. Комик болон анимашны Супермен эд жидэнд их өртөмтгий байдаг бол харин DCU-гийн Супермен эд жидний бараг эсрэг дархлаатай шахав. Энэний хоёр жишээ гэх юм бол Electro Axe болон Lasso of Truth. Ингээд миний судалснаар Супермен тэсвэр төвчээрийн хувьд хол илүү гэдгийг нотолж чадлаа гэж бодож байна. Тийм болохоор Супермен оноогоо авлаа. Харин одоо хамгийн сүүлийн оноо өгсөд бол 2 дүр хийхээ тулд гарга барил болон IQ-ийн талаар ярилцъя. За шууд Thor-оос эхлэе. Thor-ийн хувьд хэм бол 1500 настай Норсон дамгийн аянгын бурхан. Бараг хүүхэд байхасаа эхлээд дайн тулаанаар хүмүүжсэн тийм л тулааны мэдлэгтэй бурхан. Данасыг статсах юм бол тулааны хамгийн өндөр туршлагатай, мэдрэмжтэй супербаатар гэж ойлгож болно. Харин түүний тулд гарга барилын хувьд гэх юм бол Stormbreaker хамгийн сүүл Avengers Infinity War дээр нийтэвлэгт шинээр зутгаж хийсэн шин зэвсэг нь байгаа. Харин түүний өмнө хэрэгжилж хийсэн зэвсэг бол Алдарт Mjolnir. Мөн адил Netavelier-т хийгдсэн зэвсэг. Харин Thor-ын аянгны хүч нь хүчрхэг өрсөлдөгчнөрт сайн нөлөөлдөг гэсэн. Энгийн зэргүүдэд бол маш сайн нөлөөлдөг. Харин комикийн Thor шидийн хүчтэй байдаг бол MCU-гийн Thor-д шидийн хүч ер нь байдаггүй. Хувцас ялгыг стацоо. Гэхдээ MCU-гийн Thor нь 1500 жилийн настай бурхан болохоор бүх төрлийн мэдлэг, бүх төрлийн тулааны чадварыг төгс эзэмшсэн супербаатар. Харин Суперменийн хувьд гэх юм бол тулааны ямар ч мэдлэг байхгүй, мэдээлэл байхгүй, бэлтжижсэн үгүнч гардаггүй. Харин криптончуудын нэг онцлог нь гэх юм бол ямар ч юмыг минутын дотор сурдаг. Тийм ч болохоор ч тэр 2013 оны Man of Steel дээр бусад криптонотойгоо тулдах үедээ суралцаж сайжирсаар агаад хамгийн сүүлд нь General Zod-ыг дийлэх хэмжээний уламжлалтай. Суперменийн хүчний ерөнхий өгдөл нь ерөнхийдөө криптончууд нарнаас бүх хүчээ олдог. Ямар нэгэн гаригийн хөгжлийг тодорхойлъё гэвэл нарныхаа энергийг хэр сайн ашиглаж боловсруулж байгаас нь шалтгаалаад хэлж болдог гэдэг бол харин криптонууд яг энэ ойлголтоор ойлгох юм бол хөгжлийн хамгийн дээд түвшинд хүрсэн амьд биетүүд харийн хүмүүс гэж ер нь ойлгож байна. Дэлхийн бурхтаас илүү хүчрхэг байгаад байгаа шалтгаан энэтэй холбоотой гэж би ер нь ойлгож байгаа. Тулалдсан ихэнх тулаанаа ер нь өөрийнхөө хэд зөрүүтэй хүчээр ер нь бол дийлсээр ирсэн. Тийм болохоор тулааны арга барил болон чадвар нь Thor руу очоод харин IQ нь Супермен руу очиж ингээд Thor болон Супермен тэнцлээ. За хэн дийлэх вэ гэвэл миний хувьд Супермен 90-10 харьцаатаагаар ил давуу дийлнэ гэж олж ирж байна. Яа тэгэхээр уг хоёр дүрийн хүч, хурд, тэсвэр төвчээрийн ялгаанд дэндүү их байлаа. Тэгээ дээрэс нь Snyder Cut-ын Justice League дээр Супермен бүр их хүчтэй болцсон. Thor-ын Суперменийг дийлэх боломж нь гэвэл Stormbreaker-ээр завчих. Даанч Stormbreaker-ийн эзэмшигч нь Thor болохоор Супермен Thor-оос хэд дахин урдан. Тийм болохоор Endgame дээр Thor Thanos Stormbreaker-ийг алдсан шиг яг тийм зүйл тохиолдох болно. Бүр тэрнээс ч хурдан хугацаанд энэ тулаан дуусах магадaltaй. Тэгээд ийм болохоор Супермен энэ удаагийн ялагч хаан тодорлоо. Өнөөдрийн видео энэ үрээ дуусч байна. Лайк болон саб дарахаа бити мартаарай. Дараа дахин өөр видеогоор уулзтлаа түр баяртай. Alien 11 TV байлаа.